Hi guys. Шинэхэн бичлэгдээ тавтай морил. За. Гарчигнаас арсанчлан өнөөдөр нэг тийм юм юмс хийж чадахгүй. Ингээд амар ингээд TikTok болон YouTube дээр амар алдартай болоод байгаа зүйл. Тийм тун сахуу болоор нэг апчны амч бөмбөг тэр мэр амар алдартай болоод байгаа шүү дээ. Тэгээд тэрний талаар ярина. Ер нь бол тийм. Тэгээд яг энэ ч юу гэдэг л. Би жоохон англи мэдгүй шүү. Ийм тийм оюун ухаанаар тийм гаргаж өгсөн тийм юу эдэн штэ. Тийм юм бидэн штэ. Тийм. Одоо жишээлбэл би эндээс ингээ асууж үзье заяа. Сахуур гэж химбэ. За химбэг асуусан чинь заяа. Уншчих. Тун сахуур нь 2025 он TikTok дээр алдартай болсон вируслог мими юм. Вируслог? Энэ нь Индонезийн Рамадан сарын уламжлал болон AI-гаар үсэн аймгийн хошин контент хослуулсан өрмөц энэ хүү мимийн модон биетэй бейсболын зөхөр барьсан дүрийг харуулдаг бөгөөд тун сахуур гих амжигтай дуу хоолой дагалдаг. Энэ сахуур буюу нөсөл манчуудын мацаг эхлэхээс өмнө өглөөний хоол идэх ёстойг сануулдаг хошин шогийн элементийн контент юм. Би бас нэг юм сонссон заяа. Нэг юм их сонссон. Нэг мод идэхгүй тэр нэг бодит байдлаас идэсэн гэж бодсон боди заяа. Тэнгүүд ингээд тэр ингээд юмар бейсболын зохиор штэ тэрүүг ингээд зохиор тун ингээд дугадаг гэж мэд тийм тайлбар элемент контент юм. Энэхүү мемийн Индонезийн Малайзийн Рамадан сарын үеэр хэрэглэдэг бидүг хэмээх уламжлал бөмбөрийн дууг дуурайсан бөгөөд тийм ээ. Сахуурын дуудлагыг үл тоомсорлсон хүмүүсийг айлгах зорилготой хошин шогийн хэлбэртэй болсон байна. Хэрв та энэ мемийг үзхийг хүсвэл энэ дарчдуудаар 4K хувилбарыг үзэж болно. Тийм хүү юм байна зөө. Тэгээд миний хамгийн нөхтэй тэндээс хамгийн гоё гэж харсан зүйл нь дөрөн заяа. Нөгөө бунек амбала бу бисэн. Бунека амбала бич англитэй муу гэж хэлсэн шүү дээ. Гэж химбэ гэж асууя. За. Бунек амбала бүгэн 2020 энэхүү дүр нь 2025 оны 2 дугаар сарын 2-нд TikTok хэрэглэгч энэ үг. TikTok хэрэглэгч энэ үг. Би янзлын нийтлсэн бичлэгээс эхэлсэн бөгөөд за богино хугацаанд олон сая хандлалт авсан байна. Бунек амбала бүү амин шигтэй хошин шогийн элементүүдийг хослуулсан бөгөөд синтетик дуу хоолой хачирхалтай төрөлтэй байдаг. Хэрв та энэ мемийг үзхийг хүсвэл тэгэхээр ямар ч юм Бунек амбала бүүгийн яг сонсчихсан заяа. Гэхдээ ямар сонсохыг хүсэжсэн нэг дүр байгаа. Тэрийг би TikTok-оос яагаад сонсч үзье заяа. Тэрийг та нар мэдчихэж магадгүй. За. Юули шууд гарч ирж шít. Амаршина. Ийм дуутай юм байна штэ. Энэ нөгөө юм тралалаа. Тэгээ энэ манад ингээд дүүчлээ хамаатны найз ингээд бон тралалаа гэдэг амар хэлсэн. Тэгээ яа тийм бол юу юм бол гэд хаад үзсэн чи энэ байна.
загас тэгээ Nike-ийн гуталтай юм. Тэгээд бас амар юм бэ. Тэр нөгөө тун сахар нь бас ингэж хэрэг тун сахар гэж дуурдаг ихэдсэн шүү дээ. Тэгээд тэрэнд нь дургу илүү яд үлээ тэр хүмүүсийн яадаг гэлээ. Тэр л амар санагдсан. Тун сахар нь амар санагдлаа. Тэгээ хэрэг миний бичлэг таалагдаагүй бол лайк дараарай. Гэхдээ таалагдсан бол лайк дараарай. Тэгээ ер нь бол нэг сонирхол юм байна. Гэтэ юм сони би ингээ харчаад хамгийн их тун сахарыг ингэж олж мэдсэн заяо харчаад тэгээ тун сахар гэж юу юм бол тэгээд интернетээс хайгаад үзсэн шиг бүхтэй амар гажигсан заяо. Тэгээ ажих тоглоом нь гарсан байсан. Play Store дээр тоглоом нь гарсан байсан. Та нар харсан уу? Би харъя заяо. Тун сахар гэж хайж үзье. Тэгээд харъя ямар шүү. Тоглоом гажигсан байна. Хөөе яс их юм би наа. Guys. Интерметри. Энд ч одоо вирустэй л хата. Миний бас татсан юу энэ тоглоом. Ийм сэнэсэн тоглоом биш шүү. Энэ бүр улаан өнгөр бичсэн. Одоо энэ бичгийн улаан өнгөр бичсэн. Йоо энэ юм рэвэр юм. Энэ хөвгүүдл зөрүүлэгдсэн тоглоом байна. Тэгээд энэ бол амар юм байна. Тун сахар нь надад бол амар санагдлаа. Бейсболын цөхөөрөө хүн зодож алж болоод байдаг. Тэгээ ер нь бол ямар ч гэсэн тийм юм байдаг юм байна. Та нар ChatGPT бас хайж үзээрэй. Балерина Капучино гэж хэм бэ? Шимпанзиний бананы нэг хэм бэ? Нөгөө бомбомбины үсний гэж хэм бэ гэж хайж үзээрэй. Тэгээд ямар хайж үзээрэй. Тэгээд ChatGPT чи надад дахиад нэг ийм мими юмнуудыг санал болгооч арай өөрийг гээд бичиж үзээрэй. Тэгвэл ямар шүү юм санал болгох юм би сайн мэдгүй. Би ямар ч юм энэгээр зураг явуулж болохгүй гэж байна. Нөгөө ChatGPT биш өөр байхгүй юу. Гэтэ би гэсэн нэртэй. Би ямар ч юм ер нь гоё юм байна. Гэтэ тун сахар би ерөөсөө айлаа. Би тун сахар дүн. За зүгээр л нэг мими юм байна гэж бодсон ч амар юм байна. Жамсан бичлэгсэн баялаа. Энийг л гоо таа шүү дээ би удаа.